Элбэнүүд үзэгчдээ өнөөдрийнхөө аниме ньюс мэдээллийн хөтөлбөрийг эхлүүлж байна. Засгийн газар жухамдаа юу болчих вэ гэдэг зүйлийг онцлмоор байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хаврын хавсарганд осох төхөө. Ард түмний амьдрал шинжлэхийн бодлогоо айлдах гээд бурхан халдвар гарсан ерөнхий сайд буцаж ирэхгүйгээр төөрхөд өглөө. Уул тусандаа мөргөж бас ард түмнийхээ үйлсийг төрөнхөө үлсийг даадах гээд ерөнхий сайд ерөнхийдөө айлтсан зөв үйлдэл үү гэж асуувал зөвлөгнө. Гэхдээ үнэндээ өнгөрөх шүдэр ерөнхий сайд ой төрсөн нь ерөнхийдөө бид хөгжөөд байгаа бос хөгжлөд байгааг нэгэн жишээ гэж хэлбэр байгаа юм а. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд гүйцэд бодож чадаагүй явсан мөрөө. Хөөх юм уу сайдыг осохоос өмнө олоод ирсэн онцгой байдлын албан хаагчдад талархад илэрхийлье. Бурхан алдуу ууланд авирахаар нийслэлээс болон 10 гаруй хүн явсан. Тэгээд энэ харих маань бол Төв аймаг, Хинтээ аймгийн зааг дээр байдаг учраас орон нутгаас бас нэлээд олон хүмүүс нэгдэж ингэж авиралт хийсэн. Тэгээд авиралтыг бол нямгаргийн өглөө хийгээд одоо өдөртөө буцаж ирэх юм төлөвлөгөөтэй байсан боловч өдөөс хойш цагаарын байдал нэлээд хүндэрч цасан шуурхтай болж зам харагдах байсан учраас уулнаас бууж чадалгүйгээр урд чинь ууланд хонсон. Тэрийн байдал бол нэлээд хүндрэлийг үүсгэж онцгой байдлын ерөнхий газар онцгой байдал комиссол урд чинь хуралдаад ингээд аврах бичлээд эргэн хайх ажиллагааг эхлүүлэхээр ингээд Улаанбаатараас бас тодорхой хүмүүс явсан. За дээр нь бол сэтгэлээр явсан. Ингээд өглөө 10 цаг орчмын үед л тэр ууланд одоо хонсон хүмүүсийн байршлыг тогтоогоод ингээд үндсэн отгор уул нэстэг тэргээр зөөврлөө дууслаа. Энд бол үндсэндээ нэг 60 гаруй хүн байсан. За 70 хүн гэсэн тоо байсан бол энэ бол үндсэндээ тооны хувьд нэг 2 хүний зөрүүтэй байсан. Ингээ бүх хүмүүсийг бол үндсэн хотгоор буулгасан. Одоо эхний ээлжийн хүмүүсийг бол Улаанбаатар хот руу нааш нэстэг тэргээр одоо хүргэнэ. Энэ нэг зүйлийг хэлгээд ерөнхий сайд ерөнхийдөө луужилгээ баарыг гаргачихгүй. Далаад хүнтэй баг зугаалсан тэднийг олоход даяа сайд өрөг зарцуулсан гэдэл асуудал их байна дөө. Арч намынхан дунд асуудал гараад хагаралдаад ирэхээр аль нэгэн төөрдөг жишг тогтоод байна гэдэг зүйлийг одон нийтийн захим зүйлээр орилж иргэж байгаа хүмүүс олон байна. Иймэрхүү байдлаар энэ асуудалд хандхаас илүүтэйгээр хөрх юм уу сайдгаа олоод ирсэн хүмүүс овоодоо гэж хэлэх зүйтэй болов. Дээцэг бол тэнгэр татаад авчихсан. Дооцыг бол хов гэдэг шиг л үлгэр боллоо. Бурхан алдуу бол үнэндээ бол олон хүн гараад байдаг хайрхан бусалдаа. Одоо тэгээд орчин цагтч болохгүй зүйлийг болгодог болсон цаг дөө. За ингээд дараагийн мэдээ их л сонин үйл явдал үзэгдэл. Уг нь бол ард түмэн сонгох бас сонгохт ирэхэд 4 жил нэг удаа эдэлдэг. Өнөөдөр сонгох эрхийг эдэлдэг гэж намууд харин хэнийгээ сонгох вэ гэдгээ тохиролцдог болчихсон бололтой юм. Тэгвэл сонгуул хийж мөнгө өрөөч яах вэ хөрхий. Иймэрхүү утгатай зүйлийг энэ улс төч өөртөө хэлж харагдана. Үнэхээр сонирхолтой бас гайхалтай үг. Ардын намын дарга нь иймэрхүү утгатай зүйл ярьж зогсох юм. Хачин гэхэд эндүү хачин үзэгдэлтгээс өөр юу гэх вэ? Тэдний намын хүнийг бид тохиролцож байгаад л гаргасан. Одоо харин манай намын хүн гишүүн болох учиртай гэдэг зүйлийг хэлээд зогсож байна. Зөрчсөн байхгүй яг тэргээрэл шийдвэр нь улсын дээд зүгээс гарчлаа. За энэ дээр нэмж манай нөхдүүд хариулах байна. За харин үр хангаан тухайд бол чин зориг маань тангараг өргөх ёстой. За ер нь бол тэр ажил одоо хүртэл хийгдэхгүй байгаа. Үнэхээр иймэрхүү зүйлийг дарга нар хоорондоо тохиролцоод хийждэг юм бол ард түмэн саналж өгөх шаардлага алга. Тэднийг харин ч үүгээ цагдаагийн байгууллагын хариуцлага тооцох цагт болсон. Иймэрхүү зүйлийг энэ мэт асуудлыг өнөөдөр бид улс чуулжүүлээ гэж хардаг. Сонгуул жил иргэдсэн төмөн одны дунд үн цэнэ алдаад байгаагийн учир энэ. Бас төрийн түвшээтэй хувьд сонголт гэдэг асуудлыг үл тоогоод эхэлсний бодтой жишээ юм а. Ер нь бол энэ төрийг барьж байгаа хүмүүсээ бид өрөвдөх хэрэгтэй. Үнэхээр өрөвдмөр харагдаж байгаа зүтэй хөрхий. Хитэн муу төрийн түвшээдээ бид бодгол хэрэгтэй. Мартамхаа болж байхад нь тэднийг өөчлөөд өнтгөлөөд асуудлыг хурцгаад айхтар хөлөөр батлаад яах вэ? Хадагтай хайрын ч иймэрхүү байдлаар мартдаг өвчтэй болсон гэдгээ ил цагаан хэлж байх юм. Иймэрхүү зүйл энэ баяр сөхтөх гэдэг хүүдээр тохиолоо. Их улс төрт хард залгуур асуудлыг хараад айхтар гişin томортлоо явсан болохоор мартамхай болж тааралгүй яах вэ? Тэгэхээр иймэрхүү мартамхай гэдэг өвчнөд туссан хүмүүсийг яалтаж хүлээ дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын мэдээлэл дээр тэр дансаа бичиг асуудал бол яг зур хувь хүний хувьд бол өөрөөхөө тэрийг бол хариуцлах гэж үзсэн байлээ л дээ. Ер нь мэдээж бид нар сүүлийн одоо 4-5 жил хөрөнгө оруулалтын мэдүүлгийг улсын хурлын гишүүд бөглөж байна. Сая ч гэсэн бид нар хэдхэн сарын сонгуулийн өмнө хүртэл тэг гишүүд энэ тийм данстай би хүртэл одоо 4-5 данстай байснаа мэдэхгүй те ингээ мартцсан. Тим үйлдэл хүний амьдрал тохиолдсон шүү дээ. Яг намайг их хурлд яах юм ариун гишүүн 3 газар данстай байна гэдэл гараад исэн чи би бүр таг мартцсан. Хүний амьдрал дээр бол тийм юм гарахаа тэрнээс бол энийг бол би нэг албан тушаалтаа бол албан тушаал огцруулах ч юм албан тушаал гарах тийм асуудал биш гэж бодож байна тий. Тэгээ өөрийнх нь амны мэдээлэлэр бол тэр мөнгө төгрөг цөөхөн л байрсан байл шүү дээ. Гадаад данстай их хурлын гишүүн байж болно шүү дээ. Харин тэрийг өглөөгүй байгаа л хилээгүй л өөрөө одоо нөгөө хөрөнгө оруулалтын мэдээлэлээр хариуцлага хүлээнэ гэдэг тийм юм яригдж байгаа болохоос биш. Гишүүд ч гэсэн айгүйх олон гишүүд сонгуулийн өмнө бүгдээр энэ тийм дансстайгаа мартцсан тэгэл тэрийг энэ амьдрал дээр бол байх шүү дээ. Тэрнээс бол нэг тийм энд бол би ноцтой зүйл гэж үзэхгүй тэр хүн өөрөө одоо тэрийг ойлгоод тэгэл бүртгүүлэх хэрэгтэй байхгүй. Тийм алдж онох юм бол бидний хувьд тэг дайлангаа зах зээлийн нийгэмд
дөнгөж орж байгаа Монгол улсын бидний хувьд бол тийм юм бол март санах тийм байгаа шүү дээ. Амьдрал дээр бол мартцсан юм айгүйх байдаг. Тэрний л нэг гэж би үзэж байгаа. Инхээр мартахгүй байхын төлөө бодгол хэрэгтэй болж дээ. Улс төрөө гэж мөн олон зүйлийг сордог овооч хэцүүхэн тоглоом юм да. Энэ улс төр залуунаасаа зориулаад мартсан мартамхай болчихсон хүмүүс бишгүй их байна. Энэ улс төр залуунаасаа зориулаад мартсан мартамхай болчихсон хүмүүс бишгүй их бидээ хөрхий. За ингээд иргэн өнөд үзэгч та бүхэнд аниманес мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа хүргэлээ. Маргааш энэ цаг мөчтөө иргэн уулзъя.